Эхний мэдээ хүргэе. Ховд аймагт 6 сартай нэг хүүхэд, Тархуул аймагт 4 настай нэг хүүхэд менингитээр өвчлсөн байна. За хүүхдүүдийн биеийн байдал одоо сайжирч эмчилгээ илгэж байна. Анх өндөр халуурч тууралт өгсөн онцтойгоор эмнэлэгт хүргэгдэж байжээ. За энэ үед нь мэргэжлийн эмч нар нийт шаардлагатай эмчилгээг цагаалдалгүй яаралтай хийснээр хүүхдүүдийн биеийн байдал сайжирсан гэж халдвар төвчид судлалын үндэсний төвөөс мэдээлэлж байна. 6 сартай эрэгтэй хүүхэд байгаа. Илээд ахтгаар гэж онцлогдож хийсэн G18 гэсэн оншор. Тэгээд 3 сарын 1-нд роотод хэвтээд тэгээд 3-ны өдөр одоо гинт өндөр халуураад бүрсэн. Тэгээд тарих насны шингэнээс шинжилгээ авахд бол менингококкийн халдвар байна гэж хэлсэн байна. Тэгээд батлагдсан хүүхэд байгаа. Хүн дэйсэн одоо л харцсангүй биеийн байдлын доктортой байгаа. Менингит бол маш богино хугацаанд хүндэрдэг аюултай өвчин. Хэрвээ тусвал амнаас эрсдэх эрсдэл маш өндөр. Гинэт хүндэрдэг учраас цахилгаан гэж нийгмээрээ ярих болсон. Тэгвэл 2026 он гарснаас хойш менингитийн 5 тохиолдол бүртгэжээ. Үүнээс Улаанбаатарт 2, Ус аймагт 1, Ховд аймагт 1, Дархуул аймагт 1 хүүхэд өвчлсөн байна. Улаанбаатарт бүртгэгдсэн 2 хүүхдийн нэг нь менингит өвчнөөр нас барсан. Тухайн хүүхэд өндөр халуурсан байдалтай гэртээ 2 хонсны улмаас эмнэлгийн яаралтай тусламж авч чадаагүй байна. Хугацаа оройцсон тохиолдол байх юм бол бараг ихэнх дийлэнх хувьнууд нас баралтаар төгсөн магадaltaй одоо ийм одоо өвчин хүнд өвчин байдаг учраас бид нар одоо энэ одоо нэг тохиол гарсан цэгцэгчүүдэд анхааруулах гэдэг. Одоо сүүлийн одоо энэ он гарсан нэг тохиол одоо нас барсан байгаа. Энэ тохиолдол дээр бас яасан гэхээр хүүхдээ одоо халуурсан байхад халуун бууруулах юм аваад гэртээ бараг 2 ганц хүүхэд төрсөн. Тэгээд ирээд харамсалтай ямар ч одоо эмнэлгийн төсөлмжүүлэлт авах боломжгүйгээр одоо ингээд нас барсан юм бол тохиолдол байгаа. Тэгэхээр эцэгчүүд маань одоо хүүхдээ халуурах юм бол заавал одоо ялангуяа бага насны хүүхдүүдийг халуурах юм бол эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Менингитээр өвчлсөн хүүхдэд яаралтай хариу арга хэмжээ авахгүй бол нас барах эрсдэл нэмэгдэг. Менингитийн эмчилгээ энгийн ханиа томны эмчилгээнээс тис өөр хэд өндөр тунтай антибиотик хэрэглэж эмчилгээ хийдэг гэлээ. Менингитээр өвчлсөн хүүхэд өндөр халуураад эхэлснээс хойш 10-аас 12 цагийн дотор тууралт гарна. Тууралт гараад 6 цагийн дотор маш хүнд хэлбэр шилждэг гэв. Тууралт хөлийн хэсгээс эхэлдэг учраас эцэгчүүд анзаарахгүй хугацаа алдах тохиолдол бий. Тиймээс энэ өвчин цаг минутаар хэмжигдэх тул хүүхэд 39-оос дээш халуурах, хөл хэсгээс тууралт гарвал яаралтай эмчид хандаж зөвлөхийг анхаарууллаа. Одоо өндөр халуурах ч юм уу ийм бохоод одоо эцэгчүүд маань томоогийн энэ одоо яг энэ одоо томоогийн дэгдэлтийн энэ үед томоотой андуурах одоо магадлал ханиад томоотой андуурах одоо магадлал өндөр байдаг. Одоо ханиад томоор өвдлөөг одоо гэртээ одоо хүүхдээ халуун бууруулаад одоо ингээд цаг алдах юм одоо тохиолдол байдаг учраас бид нар нэг тохиол байсан ч гэсэн эцэгчүүд ард ирээд одоо мэдээлэл хүргэдэг байх нь бас менингитийн нэг халууралтай хувьд одоо цагаан халууралт гэж байдаг. Тэр цагаан халууралт гэдэг нь маань болохоор хүүхдэн мөртлөө яг халуурны хэмжээнд халуун байгаад байдаг. Ийм тохиолдол байх юм бол бид нар яаралтай эрүүл мэндийн байгууллагад дааж Хаврын үйлрэлд менингитийн өвчлөлт нэмэгдэг. Ялангуяа 3 дугаар сард илүү их идэвхжин гэдгийг халдвар төвчин судлалын үндэсний төвөөс онцоллоо. Хэрвээ менингитийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ямар ч эрүүл мэндийн байгууллага хүлээн аваад шууд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй юм.